За энэ видеогоор UniProt гэдэг өгөгдлийн сангийн талаар ярилцъя. UniProt нь л энэ дээр байгаа товч тайлбараар бол уургийн дараалал, үүргийн талаарх мэдээллүүдийн чөлөөтэй үнэгүй ашиглаж болох маш их хэмжээтэй өгөгдлийн сан хамгийн дэлхийн хамгийн чанартай гэх юм уу? Өгөгдлийн сан гэдэг. За тэгээ энэ дээр бол уургаар нь хайж болно. Эсвэл организм орно. Эсвэл уургийн кластераар нь хайж гэдэг юм. Иймэрхүү байдлаар хайж болно. Тэгээ UniProt дээр хоёр хувилбар байдаг. Энийг нь болохоор reviewed буюу судлаачдаар хянагдсан. Энийг SwissProt гэж нэрлэдэг. За судлаачдаар хянагдахаас өмнө бол уургийн мэдээллийг компьютераар багцалж оруулж оруулсан нэг юм өгөгдлийн сан байгаа. Үүнийг болохоор TRML гэж нэрлэж. Тэгээ энд байгаа өгөгдлийн тоонууд бол энэ дээр харагдаж 573 мянган уургийн мэдээллийг судлаачдаар хянагдаж хадгалсан байгаа гэж байна. Энэ бол 2026 оны 1 сарын 28-ны байдлаар гэсэн. За тэгвэл компьютероор ихээр бол бүр 199 сая мэдээллийг хянаад хадгалсан байж байгаа гэж. За тэгээд энэ шарт тэмдэгтэй одтой нь бол судлаачдаар хянагдсан байгаа илэрхийлж. Тэгээ энэ өгөгдлийн сан дээрээс өнөөдөр болохоор организмын бүхэл протеомын мэдээллийг яаж татаж авах юм бэ нэг үзүүлье. За бидний хувьд болохоор организмор болохоор нэг өвчин үүсгэгч организмыг авчим. За Mycobacterium tuberculosis гэдэг хач. Энэ болохоор сүргээгийн өвчин үүсгэгч бактери байж. За энэний хувьд болохоор ингээ хайх юм бол маш олон хүнийх гарч ирж гин эсвэл хулганых, E. coli-ийнх ч гэдэг юм дээр ингээ мэдээллүүд нь гараад ирчих. Тэгээд одоо гол нь биднэрт за үндсэн хүний нэг стрин гэх юм уу? За энэ байна. За энэ организмын таксономи ID нь энэ байна. 83332 гээд тэгээ товч нэр нь бол энэ байна. За тэгээд ийм олон янзын стринүүд байгаа. За тэр үнээс бид нар энэ H37RV гэдэг энэ хувилбарыг энэ хүний тэгээд хромосомын хүний геномын дарааллыг тодорхойлсон хувилбарын 37 гэдэг дугаартай хувилбарт зориулсан. Тэрэн дээрээс гаргаж ирсэн аннотац гэсэн ийм уургуудыг авъя гэж. Тэгээ ингээ хайхаар бол энэ дээр 4083 уургийн мэдээлэл байж байгаа гэж. Тэгээ ерөнхийдөө энэ организмын геном нь бол ойролцоогоор 4000 уургатай. За тэгээд энэ AlphaFold гэж үүдэг тэрэн дээр бас энэ эдгээр 4000 уургийн бүтцийг бас уургийн бүтцийг таамагласан байж байгаа. Энийг энэ видеоны төгсгөлд аваад үзье. Тэгээ энэ бүх 4000 уургийн мэдээллүүдийг татаж авъя гэж үтэл та бидний хувьд. Энийг юунд ашиглах гэж байгаа гэхээр дараагийн судалгааны үндсэн суурь болгож ашиглах гэж байгаа гэж төсөөл. Тэгээ энийг татаж авахдаа энэ даунлоад энэ юун дээр нь дараа 4K гэсэн энэ нь бол хэдэн уург байгаа ойролцоогоор харуулчихж байгаа. Энэ дээр нь дараад за энэ дээр FASTA canonical гэж. Энэ дээр болохоор FASTA гэдэг нь болохоор уургийн дарааллын формат байж. Тэгээд бидний хувьд TSV байвал зүгээр олон төрлийн мэдээллүүдийг татаж авах гэж. За review гэдэг юм уу эсвэл unreview гэдэг юм уу эсвэл entry name гэдэг дээр нь ямар одоо нэртэй юм, уургийн нэр нь юу юм, гений нэр нь юу юм, ямар организм нь бол бид нарт тодорхой юм чинь. Энэ бол нэг чухал биш. За хэдэн амьд хүчлийн дараалтай гэх мэтчлийн мэдээлэл одоогоор сонгогдсон байж. За цааш нэмээд юу сонгож болох юм бэ бүгдээрээ харъя. За энэ gen name order locus гэж. За гений нэрийг локусын дагуу одоо чагсаасан байдлаар өгсөн байдаг. Энэ нь бол бусад өгөгдлийн сан бас заримдаа жишээлбэл string гэдэг өгөгдлийн сан байна. Networking
уургийн харилцан үйлчлэлийн network-ийн хөтлөнсөн. Энэ дээр байдаг мэдээлэл бол ихэвчлэн ген нейминг ордер гэдэг ийм хувилбараар эсвэл энэ open reading frame-ийн нэр за ген name synonym ч гэдэг юм иймэрхүү байдлаар уургийн нэр за ерөнхийдөө иймэрхүү байхад болно. За дарааллын мэдээлэл байж болно, дарааллын урт байж болно. Тэгээд дараалал өөрөө дараалал нь байж болно. Бид нэр энэ дарааллыг энэ дараа одоо last height хийхэд ашиглах гэж байгаа ч байж юм. За функцийн мэдээлэл байна. За функц дээр бол энэ дээрээс энэ олон төрлийн мэдээллүүдийг бид нэр авч болно. За патвей мэдээлэл байгаа юу үгүй юу гэдгийг сонирн байж магадгүй хэрвээ одоо энэ бактерийн эсрэг им зохиох гэж байгаа ч юм уу тийм энэ тохиолдолд ямар патвейд оролцдог, ямар уургийг байгуулгаж сонгож авах уу гэдэг ч юм уу. Энэ төрлийн судалгаанд патвей мэдээлэлүүд хэрэг болж болно. За binding site-ууд тухайн уургийн одоо янз бүрийн имүүд холбогдож байгаа binding site-ууд гэж болно. За DNA binding гэдэг юм уу эсвэл active site гэдэг юм. За энэ богинохон 3. За температураас хамаардаг юм уу, pH-аас хамаардаг юм уу гэдэг гих мэтчлэн ингэ сонгож болно л доо цааш нь. За reviewed юм уу, unreviewed юм уу гэдгийг яг энэ дээр мэдүүлэл авчиж болж байна. За expression interact with гэдэг мэдээлэл ямар одоо урагтай ч юм уу, peptidтэй ч юм уу эсвэл юутай харилцан үйлчлдэг талаар мэдээлэл нь бас хэрэг байвал энийг сонгоо авч. За цааш нь биологийн процессууд эсвэл эсийн аль хэсэг дээр одоо байдаг. За молекул ямар функцид оролцдог ч гэдэг юм уу. Иймэрхүү мэдээллүүдийг бас gene ontolog гэдэг юм ингээд мэдээллийг. Gene ontoloгийн ID гэж бид нарыг хайхтар чухал биш байх. Бидний судалгаан дээр. За cellular component. За ерөнхийдөө энэ дээр бол нөгөө организмын уурхуудыг сурч байгаа ч энэ дээр айхтар сонголт хийгээд авах шаардлагагүй юм байна. За intramembrane subcellular location топологийн домен трансмембран байна, домен байна уу. За дизель видео холбоо байгаа мó үгүй юм уу гэдэг мэдээлэл бас цаашдаа бүтцийн хувьд бас чухал байж болно. За уургийн 3 хэмжээст бүтц байгаа юу үгүй юу гэдгийг зааж үзүүлнэ. За publication энэний талаар уншихыг хүсвэл тухайн уургийн талаар унших гэж байгаа өгүүллийг энэ дээрээс PubMed ID-гуудыг татаад авчвал бас дараа шууд ашиглаж болно. Гэх мэтчлэн домен дээр нь болохоор за уургийн бүлгийн талаар мэдээлэл за мотив байж болж байна. Гэх мэтчлэн уургийн домен талаарх мэдээллүүдийг авч болж байна. За тэгээд ингээд харах юм бол нийтдээ бид нар 29 ширхэг мэдээллийг татаж авахаар болоод ингээд гарчиж байгаа. За ингээд ерөнхийдөө татагдчихээн. За энэ зур бүгдээрээ ахаад нэг онцлохороо за уургийн бүтцийн өгөгдлийн сан гэж байж байгаа. Уургийн бүтцийн өгөгдлийн санд 842 ширхэг уургийн бүтц эдгээрээс 842 нь тодорхойлогдсон байгаа юм байна. За тэгээд энийг уургийн бүтцийн өгөгдлийн санд байгаа бүтцүүдийг мэдээллийг татаж авч болж байна. Энэ дээр нь дараад download дээр дараад за FASTA canonic биш энэ дээр бол бас мөн tab separated values юм уу Excel файлыг татаж авч болно. За миний хувьд tab separated value-г сонгоо авчи. PGB ID гэж байна хараадах юм.
Яг л ялгааг өмнөх татсан файлд оруулсан байгаа юм байна л да. Яг хөө энэ дээрээс бид нэр юуг мэдэж авч болох юм бэ гэхээр одоо ороод харъя. Ингэж ороод гээд энэ дээр татагдсан байна. Tab spread байлуу. Extract за downloads дээр задлж тахна. Яа тэгээд Excel-ээр нээчи. За тэгээд энэ Excel нээгээд open гээд file open. За тэгээд downloads хамгийн сүүлийн Excel file биш all files гээд за энэ UniProt taxonomy ID гэдэг нэг өнөөдрийн татаж авсан юм байна. Тэгээ open. За тэгээд өргөлж next гээд за тэгээд tab-аар тусгаарлагдсан юм уу? Эсвэл comma юм уу гэдгийг сонгож аваад дарчаад өөрөө автоматар ингээд багнуудтай авагдчихна. За тэгэж ингээ авчлаа. За тэгээд тухайн entry гэдэг нь pub энэ UniProt ID нь байж байгаа. Review гэдэг юм уу гэдэг нь энэ дээр unreviewed доогоор нэлээд байна. За entry name гэхээр тухайн уургийн нэр байж байгаа. Тэгээд товч нэр нь араас нь ямар организм их гэдэг нь энэ дээр бичиж харагдаж байна. Уургийн нэр нь энэ байж гин бүр нийт ерөнхий нийтлэг нэр гэдэг юм уу. За тэгээд цаашлаад гений нэрүүд байж гин гений нэр дээр нь за организм ямар урттай юм. За гений нэр гэдэг дээр нь бас нөгөө ген name ordered locus гэдэг юм байсан шүү дээ. Энэ бол энэ байна. Энэ бол бусад өгөгдлийн сантай холбогдож бусад мэдээллүүдийг холбож өгөхөд хэрэглэгддэг гэсэн үгээр гений. Тэгтээ зарим нь байхгүй. Гэхдээ энэ бол харин бүгдээрээ бараг л бүгд байж. За зарим тохиолдолд ингээд unreviewed дээр нь байхгүй байгаад байна. Бид нар нь бол юу гэхээр зүгээр локусын байрлалууд бас байх боломжтой. Тэгээд шууд гений нэр хоноож өгөөгүй ч гэдэг юм байдлаар мэдээлэл байх боломжтой гэж. За тэгээд цаашлаад бид нар ийм дарааллын мэдээлэл байж байна. Энэ дарааллын мэдээллийг бол бид нар хүний уургуудад ийм дараалалтай эмтэй төстэй хүний уураг хэрэг байна вэ гэдгийг олох юм. Одоо энэ уураг өөрөө эмийн бай болж чадахгүй юу гэдэг дээр хамгийн анхны одоо дараалал дээр суурилсан шүүлтүр хийхэд өргөн хэрэглэх боломжтой юм дата энд гараад ирсэн байж байгаа гэсэн үг юм. Секвенсээр багнаад pathway мэдээллүүд байна. Pathway мэдээллүүд гэх юм бол ямар pathwayд энэ уургийн мэдээлэл нь оролцоод байгаа юм бэ гэдэг юм дээр байж байгаа. За цаашлаад bind site-ийн мэдээлэл гэж чинь bind site нь 1753-аас 1756-гийн хооронд ligand нь ийм юмтай холбогддог гэж. NADP гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ligandуудын мэдээлэл бас байж байгаа. За цаашлаад active site-ийн мэдээлэл, active site нь хааны байрлалт нь за proton acceptor гэж энэ болохоор 142 дугаар аймаг хүчилж гэдэг. Иймэрхүү байдлаар мэдээлэлүүд нь авч. Энийг тэгээд биоинформатикийн цаашдын судалгаанд хэрэглэхэд ашиглагддаг гэсэн үг.
За. Нэг гаргачих. Тэгэд цаашлаад альфа фолтын талаар дараагийн видеогоор ярилцъя.